Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За ингээд бид нар зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байна. За энэ номын өнөөдөр 9-р бүлгийг үзэх гэж байна. Тэгээд бид нар урдлын бүлгээс ахуулаад юу үзэж эхэлж байгаа вэ гэвэл хүн бол ерөөсөө бурхантай байнгын харилцаатай байхаар бүтээгдсэн юм аа гэж үзэж байгаа тийм ээ. Тэгээд бид нар ер нь энэ хичээлүүдийн турш өмнөх бүлгүүдээс ахуулаад ер нь ямар ойлгоцсон дээр ямар ойлгоцсон нэг өсөндө ямар зураг зурж байгаа вэ гэвэл ер нь амьдралын тухай, ертөнцийн тухай гэвэл бид нар ингэж үзэж байгаа тийм ээ. Бидний хүн нэг бүрийг бурхан энэ ертөнцийн суурийг тавхаас өмнө цорын ганц хувь онцгойлон бүтээсэн юм аа. Бид нар энэ ертөнцийн амьдарч байгаа, оршин байгаа маань бурхан хүсэж төлөвлөсөн учраас бид нар энэ ертөнцид ирсэн. Өөрөөр хэлбэл энэ цагийн эхнээс ахуулаад энэ цагийн төгсгөл хүртэл яг тань шиг, яг над шиг хүн хизээч байгаагүй, бас хизээч бий болохгүй гэсэн үг. Тэгээд бурхан биднийг яг ингээд цорын ганц хувь нэг нэгээр нь авчираад тэгээд энэ хүн нэг бүр цорын ганц хувь онцгой учраас яг тэр онцгой байдлаараа энэ ертөнцид өөрийн гэсэн өөрчлөлтийг авчирдаг тийм ээ. Нэг үгээр хэлэх юм бол бид нар бурхан ингээд тийм эвлүүлдэг тоглоом тийм ээ. Ингээд пазл эвлүүлдэг ингээд зураг байдаг шүү дээ. Эвлүүлж байгаа гэвэл бидний хүн нэг бүр яг тэр нэг ширхэг гэн гэсэн үг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бурханы тэр бүтээж байгаа зураг, бүтээж байгаа хийж байгаа ажил бидний хүн нэг бүр хэрэглэгддэг. Бид нар өөрсдөө тэрийг мэдчихэж бол мэдэхгүй ч байлаа гэсэн хэрэглэгддэг. Бурхан хэрв энэ ертөнцийн нэг зураг зорж байгаа гэвэл бидний хүн нэг бүр өөр өнгө гэсэн үг. Тэгээд бурхан тэр зургийг зурхад тийм ээ тэр бүтээлийг хийхэд тэр өнгө болгон яг тэр байгаа өнгөөрөө хэрэглэгддэг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр бид нар бол үнэхээр бурханы цорын ганц хувь бүтээл юм аа. Тэгээд бид нар яг тэр байгаа байдлаараа бид нар бурханд хэрэглэгддэг юм аа. Хүн нэг бүр дахин давтагдшгүй онцгой цорын ганц хувь бүтээгдсэн. Яг тэр байгаа байдлаар ч л бурхан хэрэглэдэг юм аа гэж бид нар суралцж байгаа. Тэгээд бид нар өшөө юу гэж үзэж байгаа вэ гэвэл бид нар ингээд бурхантай харилцсан энэ ертөнцийн амьдрал гэхлээрээ дандаа би юу хийх вэ? Юу хийж бүтээх вэ гэж бид нар айгүйх бүх амьдралын туршдал нэг юм хийчих гээл, нэг юм бүтээчих гээл, нэг л нэг агуу юм хийчих гээл амьдраад байдаг тийм ээ. Тэгтэл бид нар энэ хичээлүүдийн турш юу гэж үзэж байгаа вэ гэвэл бурхан бидний юу хийж байгаагаас илүүгээр хэн байгаагаар маань биднийг хэрэгэлдэг юм аа тийм ээ. Бид нар хувь хүний хувьд хичнээн агуу зүйл хийж бүтээж өөрсдийнхөө хэмжээнд тийм ээ. Би ингээд амар агуу зүйл хийж бүтээгээд байгаа юм шиг боловч бурханы хувьд миний тэр өнөөдөр хийж бүтээж босгож байгаа зүйлс бол далайн эргийн элсэн дээр элсээр байшин бариад тоглож байгаа хүүхдүүд адил юм аа. Яг үнэндээ бурхан биднийг яг байгаа байдлаар маань хувь хүний мөн төрхөөр хэрэгэлдэг тийм ээ. Бид нар урдлын хичээлүүдээс юу гэж үзсэн бэ гэвэл хүн болгон дунджаар энэ ертөнцид нэг 70-80 жил амьдраад энэ ертөнцөөс явнаа. За энэ ертөнцөөс яваад бурханы өмнө очиход бид нэрээс хоёрхан зүйл барьж очдөг тийм ээ. Миний бурхантай харилцаж байгаа харилцаа миний хувь хүний мөн төрхөөр авч очдөг. Бусад миний энэ дэлхий дээр босгож байгаа тэр карьер байж болно, миний хийж байгаа янз бүрийн том бүтээл байж болно. Агуу том юм би энэ ертөнцид хийж бүтээгээд байгаа юм шиг боловч тэр бүгд бол цаг хугацааны явцад тэгэл байхгүй болдог. Өөрөөр хэлбэл миний зан төрх, миний бурхантай харилцаж байгаа харилцаанаас бусад өөр юугч би мөнх оршихуйд авч очдоггүй.
Тэрний завсар өнөөдөр надад танд байгаа та бидний хийж бүтээж байгаа болгон бол зүгээр цаг зуурын зүйлс юм аа. Тэм учраас Бурхан бидний амьдралыг харахтаа бидний төр зуурын цаг зуурын зүйлсээс илүүгээр бидний тэр мөнхийн Бурхан дээр авч очих зүйлсүүдийг л илүү анхаарч хардаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны миний амьдрал руу Бурхан харахтаа ганц зэрэг одоо хэр зэрэг баян тарган цатгалан болж ийн, хэр зэрэг одоо амжилттай байна, хэр зэрэг одоо ингээ мундаг болж ийн гэдгийг харахаас илүүгээр Бурхан юу хардаг вэ гэвэл Бурхан одоо 100 жилийн дараа би Бурханы хажууд очиход би юу авч очих вэ гэвэл миний Бурхантай харилцаж байгаа харилцааг мөн миний хувь хүний мөн төрхөөл авч очдог. Тэм учраас Бурхан намайг энэ ертөнцид орших цагт миний зан төрх, хувь хүний мөн төрхийг л бүтээн босгохын төлөө, өөртөө нь харилцах харилцааг босгохын төлөө л хамгийн гол анхаарч ажилладаг гэсэн үг. Бурхан миний амьдрал дээр. Тийм ээ? Тэгээд одоо бид нар уртлын хичээлүүдээс үзсэн тийм ээ? Одоо бид нар таны хүүхэд тийм ээ? Одоо таны 3 4 настай хүүхэд байна. За тэр 3 4 настай хүүхэд та тэр хүүхдийн төлөө одоо бүгдийг хийдэг тийм ээ? Одоо 3 4 настай хүүхдийг өлсчих вэ? Одоо цангачих вэ? Даарчих вэ? Халууцчих вэ гэдэл ерөөсөө тэр алхам бүртэнтэй анхаарал тавина, алхам бүртэнтэй халамжлна. Тийм ээ? Тэр 3 4 настай хүүхэд бие дагаад амьдрах чадваргүй шүү дээ. Тийм ээ? Одоо хоолно, одоо өлсөж байгаа, одоо цангаж байгаа, одоо даарчин тийм ээ? Ингээд бүх юмыг нь одоо ингээд тэр хүүхдийн төлөө та маш их золиос гаргадаг. Тэр хүүхдийг өсгөхийн тулд хүүхэд танд өгч чадах зүйл юу вэ? Тийм ээ? Танаа хүүхэд одоо нэг аяг шанаг угаадаг болж болно. Эсвэл одоо гэрээ цэвэрлдэг болж болно. Тэгсэн ч тэр хүүхдийн тэр одоо таны төлөө, таны өмнө хийгээд байгаа зүйлсүүд нь таны хувь тийм чухал биш. Манай хүүхэд одоо энэ манайх одоо 2 хүүхэдтэй 3 4 настай нэг нь аяг угаагаас сурцсан. За энэ аяг угаагаас сурцсан хүүхэд надад гөм их тус болж байна. Би одоо аяг угаагаас сурцсан хүүхэдтэй би энэ аяг угаач чаддгүй хүүхдээс илүү их хайртай гэж ханддаг эцэг их гэж ерөөсөө байхгүй. Тийм ээ? Хүүхдийн чинь танд өгч чадах зүйл юу вэ гэвэл танд хайртай байгаа хайрал таны хүүхдийн танд өгч чадах хамгийн том бэлэг. Тийм ээ? Танд өгч чадах хамгийн том баяр хөөр бол таны хүүхдийн танд хайртай байгаа хайрал юм аа. Тэрнээс тэр хийж байгаа зүйлс нь биш. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо өнөөдрийн хичээлээс бид нар юу гэж үзэж байгааг бол Бурханыг юу нэмсгэлүүлдэг вэ? Бид нар уртлын хичээлээс одоо ингээ үзсэн тийм ээ? Ерөөсөө таны миний амьдралын энэ ертөнцийн амьдарч байгаа амьдрал бол бид нар ер нь яаж амьдрах гээд одоо ингээд юунд суралцах гээд яваад байгаа юм бэ гэхлээр Бурхан надтай 24 цаг хамт байдаг. Тийм ээ? Бурхан надтай 24 цаг хамт байдаг. Намайг унтж байсан ч, сэрүүн байсан ч тийм ээ? Ягаад гэвэл Бурхан бол мөнхийн Бурхан. Мөнхийн Бурханд цаг хугацаа байдаггүй. Бид нар цаг зуурын хүмүүс учраас биднэрт өнөөдөр цаг хугацааны ертөнцид бид нар амьдрд юм аа. Өчигдөр гэж байна, өнөөдөр гэж байна. 1 цаг, 2 цаг өнгөрлөө гэсэн ойлгоц байна. Бурхан мөнх оршихуйд оршдог учраас Бурханы хувьд цаг хугацаа гэж байдаггүй. Тэгэхээр Бурханы хувьд одоо би өнөөдөр байсан чиг одоо Библиэлд бичсэн байгаа шүү дээ. Чамайг эхийн хэвлээд бүрлдэж байхад ч миний нүд харж байсан. Чамайг өсчин буурал өвгөн болсон ч би хэвээрээ байна гэж. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхан бол хувиршгүй. Бурхан надтай 24 цаг хамт байдаг. Тэгэхээр бид нар одоо Кристиан хүн байж одоо итгэлийн амьдралаар амьдрна гэдэг маань юу хэлээд байгаа юм бэ гэхлээр тэр 24 цаг надтай хамт байгаа Бурхантай л хамт амьдарч сурахыг л Христ итгэлт амьдрал гэж нэрлэж байгаа. Тийм ээ? Христэд итгэгч биш хүний амьдралыг бид нар өмнө нь дүрсэлж ярьсан тийм ээ? Та одоо ингээд одоо 2 3 настай хүүхэдтэй байна. Тэр хүүхдээ үргэлж хайрлаж байна, инхрийлж байна, өлсчих вэ, цангачих вэ, өвдчих вэ, зовчих вэ гэд алхам бүртэн та ингээд одоо анхаарал тавьдаг. Тэгтэл таны хүүхэд таныг ерөөсө хардаггүй бол яах вэ гэж. Тийм ээ? Та ерөөсө шилэн юм шиг. Таныг ингээд хайрлаад, инрээд, тэр хүүхдээ асраад ингэж яхад хүүхэд чинь ерөөсө тэрнийг хардаггүй.
мэддэг тэ тантай ерөөсө харилцдаггүй ийм байвал танд ямар байх вэ гэж. Тийм ээ. Тэгэхээр Христэд итгэдэггүй хүний амьдрал гэдэг бол ерөөсөө л энэ юм. Энэ ертөнцийн амьдарч байгаа хүн болгоны амьдралыг Бурхан өөрийн гарын алган дээр авч явдаг. Итгэдэггүй хүмүүс бол тэр Бурханыг хизээч хардаггүй. Тэр өөрийг нь хайрлаад, тижээгээд, титгээд, өвчин зовлонгоос харж хамгаалаад өөрийн гарын алган дээр аваад явж байгаа тэр Бурханыг хардаггүй. Бурхантай харилцдаггүй. Тэгснээ бүр өөр зүйлийг очиод энэ бол миний Бурхан байна. Та надад амьдрал өгсөн, танд их баярлалаа. Та намайг эдгэж өгч байгаа, та намайг асарч байгаа, танд баярлалаа гэд өөр юмд очиод мөргөөд эхэлдэг. Тэгээ Библиэлд бичсэн байдаг. Бурхан бол хартай Бурхан гэж. Тэ хармалдаг Бурхан. Тэ таны хүүхэд таныг ааваа гэхгүй, таныг ээжээ гэхгүй өөр хүнийг очиод энэ миний ээж аав, энэ миний ээж аав, энэ намайг өнөөдөр хүртэл асарч байгаа ээж аав мань гэ тэр хүнээс зураад авбал танд ямар сэтгэл төрөх вэ? Таны сэтгэл гомдохгүй гэж юу? Таны сэтгэл гонсоохгүй гэж юу? Тэ гомдож гонсоолооч гэсэн таны хүүхэд юм чинь та хайж чаддаггүй. Хайрлсан хിവэрэл байдаг. Тийм ээ? Тэгвэл Бурхан хүн хоёрын итгэгч хүн, итгэгч биш хүмүүстэй харилцаж байгаа харилцаа гэдэг бол үүнийг хэлж байгаа маа. Тэгэхээр итгэгч хүн гэдэг итгэгч хүний амьдрал гэж юу хэлж байгаа юм гэхлээр тэр таныг хайрлаад явж байгаа Бурханыг эзэн минь ээ, та миний одоо аав, та намайг хайрладаг, асардаг, инэрдэг, та надад амьдралыг өгсөн авч явж байгаа гэдгийг нь хүлээн зөвшөөрөх, түүнд нь талархаж байгаа маань сая одоо нөгөө нэг хардггүй байсан Бурханыг харж байгаа маань энэ бол итгэгч хүний амьдрал юм аа. Тэгвэл одоо бидний амьдралын хамгийн гол одоо 2-3 настай хүүхдийн тийм ээ таны өсөж байгаа 2-3 настай хүүхдийн танд өгч чадах зүйл бол таныг инээмсэглүүлэх тэр баяр хөөр өгөх л таны хүүхдийн танд өгч чадах хамгийн том бэлэг юм. Таны хүүхэд ирээд таныг ээж аваа гэд тэврээд авах, таныг сандаг байх, таны үгийг сонсдог байх, танд хайртай байх нь л таныг инээмсэглүүлдэг, таныг баярлуулдаг. Та нөгөө хүүхдэд үргэлж гаргаж байгаа тэр золиосын хариуд таны хүүхдийн өгч чадах зүйл бол танд өгөх баяр хөөр юм аа. Тэгвэл өнөөдрийн хичээл дээр бид нар одоо юу гэж суралцах гэж байгааг бол Бурханыг яг юу инээмсэглүүлдэг юм бэ? Тийм ээ. За тэгээд Бурханыг юу инээмсэглүүлдэг вэ? Хооллого 6-гийн 25. Эзэн чиний дээр инээмсэглэх болтугай. Дуулал 119-135. Зарцынхаа дээр инээмсэглэнэ. Амьдрах зөв замыг надад сургаарай гэсэн. Бурханыг инээмсэглүүлэх нь амьдралын тань гол зорилго юм аа. Нэгэнт амьдралын тань хамгийн ихний зорилго Бурханыг баярлуулах, багтуулах тул таны хамгийн чухал мэдж авах ёстой зүйл бол Бурханыг хэрхэн баярлуулах вэ гэсэн асуулт. Библиэд Эфес 5:10-т Христэд юу тааламжтайг олж мэдээд түүнийг л үйлд гэсэн байдаг. Азар Библиэд бидэнд Бурханыг хэрхэн баярлуулж багтуулахыг нэгэн хүний амьдралаар маш тодорхой харуулсан байдаг. Түүний нэр бол Ноа. Ноагийн үед дэлхийн ертөнц тэр аяараа ёс суртахууны хувьд дампуурж бүгд Бурханы бус өөрсдийн таашаал цэнгэлийн төлөө амьдарч байв. Бурхан дэлхийн ертөнцөөс өөрийг нь баярлуулахыг хүссэн нэг ч хүн олж чадахгүй байсан тул гашуудан хүн төрлөختнийг бүтээсэндээ харамсаж байв. Тэрээр хүн төрлөختнийг жигшиж байсан тул тэднийг устгах тухай бодож байлаа. Гэвч тэр үед Бурханыг баярлуулан инээмсэглүүлсэн ганцхан хүн байсан ба энэ тухай Библиэд Эхлэл номын 6-гийн 8-д харин Ноа эзэнд баяр хөөргийг авчирсан гэж бичсэн байдаг. Бурхан хэлэхдээ энэ залуу тийм ээ бүтэн хүн төрлөختн дотроос ганцхан Ноаг хараад хэлж байна. Энэ залуу надад баяр баясгал авчирдаг. Тэр намайг инээмсэглүүлдэг. Тиймээс би түүний гэр бүлээс хүн төрлөختнийг дахин эхлүүлнэ гэжээ. Ноа Бурханыг баярлуулж чадсан учраас өнөөдөр та бид амьд байгаа билээ. Бид түүний амьдралаас Бурханыг баярлуулдаг бишрэн дээдлэхүн 5 үйлдэлийг суралцнаа. За одоо бид нар ингээд түрүү ярьсан шүү дээ. Бурхан надтай ингээд надтай тантай 24 цаг хамт байдгаа.
Тийм ээ. Тэгээд итгэгчийн амьдрал гэдэг бол Бурхан надтай 24 цаг хамт байгаа Бурхантай хамт байж амьдрч сурахыг л бид нар итгэгчийн амьдрал гэж хэлж байгаа юм байна. Тэгвэл тэр энэ миний Бурхантай хамт амьдрах амьдралын хамгийн том Бурханы төлөө хийж чадах зүйл бол Бурхан намайг хараад инээмсэглэхгүйч амьдралаар амьдрах маань л одоо миний Бурханы төлөө хийж чадах хамгийн том зүйл. Одоо бид нар түрүүнээс ярьлаа шүү дээ. Таны 2 3 настай хүүхдийн төлөө та бүгдийгээ хийдэг. Өчнөө золиос гаргадаг. Өчнөө одоо чармайлт гаргадаг. Өчнөө цаг, заав одоо бүхэл зүйлсээ зориулдаг. Тийм ээ? Ганцхан таны хүүхдийн танд хийж өгч чадах зүйл бол таныг инээмсэглүүлэхэд, таныг инээмсэглэхэд хүргэдэг зүйлэл одоо таны хүүхдийн танд хийж өгж байгаа хамгийн агуу зүйл юм а, тийм ээ? Одоо өнөөдөр би одоо ингээл манай хүүхд машин барьж сураагүй. Тэгэл би одоо ер нь бол ингээл нэг өсөндөө хүүхдийнхаа жолооч хийж гин, тийм ээ? За тэгээд 7 хоногийн 2 3 өдөр мань хүн хичээлд ороо явна. За тэгэл би тэр хүүхдийг хүргэж өгөхөнд бол би эрт босон. Тэгэл яг хөө ер нь бол ингээд хөндлөнгөөс харуул жоохон ядаргаатай байхгүй юу? Одоо ингээ 17 хүрсэн хүүхд уг нь ингээд өөрөө жолооны өмнөхөө аваад машинаа унаад явчвал надад илүү амар байгаа. Тэгээд яг хөө мэдээж би одоо өөрөө хүүхдийн чинь тэгэл би дуртай жолоочийн нэг л явж байгаа байхгүй юу? За яг хөө ингээд надаа ярьшигтай байлаач гэсэн, ядаргаатай байлаач гэсэн мэдээж миний хүүхд учраас би дуугаал явна. Ерөөсө би тэрнээс болоод одоо ингээд хүүхдтэй гомдол мэдүүлээл чи одоо нэг энэ машин шинаа барай сурчихгүй, үнэмлэхээ авчихгүй, ядаргаатай юм те. Би хизээч тэгж хэлээгүй. Хилдэгчгүй надаас тийм үг гарахгүй угаасаа надад тийм сэтгэл төрөхгүй байгаа л да. За гэхдээ тэгээд ингээд явж итэл манай хүүхд ингээ хаяа ингээ машинд сууж явснаа гівэнд ингэдэг байхгүй. За баярлалаа аваа гэдэг байхгүй. Тэгэл хэлэхдээ нөгөө нэг ингээд ядраад л те байсан бүх зүйл байхгүй болдог. Тэгээд би ингээд яг ингээ миний дотор амир баяр төрөөд би бүр хүүхдэд өшөө баярлуулмаар сэтгэл төрж эхэлдэг. Тийм ээ? Тэгээд үүнийг л хэлж байгаа. Ерөөсө Бурханыг баярлуулна гэдэг бол Бурханыг инээмсэглүүлнэ гэдэг бол ерөөсөө л энэ юм. Тийм ээ? Тэгэхээр энэ одоо хүндрэлтнийг ингээд Бурхан хараад тэгээд одоо бүх хүндрэлтэн дотроос ганцхан Нова эзэнд баяр хөөргийг авчирсан гэж. Тэгвэл тэр Нова яахлаараа Бурханыг баяр хөөр авчирсан юм бэ гэдэг 5 зүйлийг сурнаа гэж. Нэгдүгээрт нь бид түүнийг дээд зэргээр хайрлахад Бурхан баярлан инээмсэглэдэг. Хинч Бурханыг хайрлаагүй байхад Нова дэлхий дээрх юунаас ч илүүгээр түүнд хайртай байв. Библиэд Эхлэл номын 6-гийн 9-дэр бүх амьдралынхаа туршид Нова үргэлжид Бурханы хүслийг л дагаж түүнтэй ойр харилцаатай байв хэмээн бичсэн байдаг. Бурханы танаас хамгийн их хүсдэг зүйл бол түүнтэй харилцах харилцаа юм а. Бидний бүтээгч бидэнтэй нөхөрсөг дотн харилцаатай байхыг хүсдэг нь энэ ертөнцийн хамгийн агуу гайхамшигтай үнэн аж. Бурхан таныг хайрлахын тулд бүтээсэн ба мөн таныг өөрийг нь хариу хайрлахыг хүсэн хүлээдэг аж. Энэ талаар Библиэд Хосea номын 6-гийн 6-ад би та нараас надад өргөх тахилыг бус харин та нарын хайрыг хүсдэг. Та нар надад өргөхөөс илүү намайг мэдхийг чинь л хүсдэг гэжээ. Та энэ өгүүлбэрээс Бурханы таныг гэсэн хүсэл тэмүүллийг мэдэрч байна уу? Бурхан таныг үнэхээр их хайрладаг бөгөөд таныг ч гэсэн өөрийг нь хариу хайрлаасаа хэмээн хүсдэг. Тэрээр таныг өөрийг нь таньж мэдэж өөртөө нь хамт цаг өнгөрөөхийг тань маш их хүсдэг. Тийм учраас Бурханыг хайрлаж түүгээр хайрлуулахад суралцах нь таны амьдралын хамгийн чухал зорилго байх ёстой. Өөр юу ч тийм чухал биш ээ. Есүс үүнийг агуу тушаал хэмээн нэрлэж Матай номын 22-ын 37-оос 38 чи бүх зүрх, бүх хүнс,
бүх оюун сэтгэлээр өөрийн бурхан эзнээ хайрл. Энэ бол эхний бөгөөд хамгийн агуу тушаал мөн хэмээжээ. За одоо ингээд амьдраад яваад бурхантай хамт амьдраад за яг хөө ер нь одоо ингээд итгэлийн амьдралын ихэнх үе бол ер нь дандаа бурханаас юм нэгчээдэг л байлаа. Тийм ээ. Ерөөсөө юм өгөлдөөл гин энэ нэг өгчлөлтөөл гин ерөөсөө ингээд нэг бурхныг нэг ингээд надад миний нэг хүслийг биелүүлж өгөхч гэд ингээд харцдаг. Тэгээ бурхнаас мөнхийн юм нэхээс тэ мөнхийн юм гуугаас тэ. Тэгээд бурхантай хамт итгэлийн амьдралаар амьдраад яваад янз бүрийн одоо ингээд өксөр уруу зам туулаад яваад энэ амьдрал одоо ингээд ер нь миний итгэлийн амьдрал надад юуг харуулсан бэ гэвэл ер нь өнөөдөр надад юу сургаж байна гэвэл тийм ээ. Бурхан намайг ямар амар хайрлаж, бурхан надад ямар төвчээртэй хандаж, бурхан намайг одоо яа ийм өөдгөө мунхаг ийм сул дорой байхад хизээч хаяхгүй, голохгүй, орхихгүй надтай хамт амьдарч байгааг нэг жоохон ч гэсэн нэг үзүүрээс нь ухаардаг, нэг жоохон мэдэрдэг тийм үе ирсэн байна миний итгэлийн амьдралд. Тэгээ би энэнийхээ төлөө бол үнэхээр талархаж байна, тийм ээ. Тэгээд ерөөсөө одоо ингээд өмнө нь бол ер нь одоо хүний зан чанар бол ийм. Би одоо ингээд амьдралдаа болж бүтэж байгаа бүх юмыг би өөрийнхөө гавьяа гэж бодмоор байдаг. Би өөрөө мундаг учраас, би айгу онцгой учраас, би айгу сүрхий учраас одоо миний амьдралд энэ зүйлсүүд айгу бүтээд айгу сайхан байгаа гэж. Тэ? Энэ бол одоо хүний мөн төрхийн нэг одоо чанар юм аа. Бид нар ерөөсөө тэр болж байгаа бүх юмны одоо нэг одоо кредитийг нь өөр дээрээ авах гэдэг. Би учраас, би мундаг учраас гэж мэдэрмээр байдаг. Ялангуяа эрэгтэй хүмүүст бол энэ бол бүр их онцгой. Илүү эрэгтэй хүмүүс бол эмэгтэй хүмүүсээс ер нь та нар анзаарвал сүмд эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс арай олон байдаг. Яагаад вэ гэхлээр эмэгтэй хүмүүс өөрсдийн сул доройг хүлээн зөвшөөрөх чадвартай. Эрэгтэй хүмүүсийн хувьд тэр сул доройгоо хүлээн зөвшөөрөх нь хамгийн том садаа болдог учраас сүмийг би ингээ харахтаа эрэгтэй хүмүүс цөөхөн байгааг нь харахлаар бидний бардам зан эрэгтэй хүний энэ нөгөө нэг том эго би сул дорой биш би мундаг шүү гэж бодохдаг хүсэл нь биднийг бурхан дээр очиход болдог хамгийн том садаа. Эмэгтэй хүмүүс харьцангуй өөрийнхөө сул доройг шууд хүлээн зөвшөөрч чаддаг. Би чадахгүй, би мэдэхгүй, би дийлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд эмэгтэй хүнд илүү амархан байдаг. Би тэгж хардсан буруу ч байж магадгүй яг зөвхөн би өөрийнхөө одоо нэг сэтгэлдээ хэлж байгаа юм шүү дээ. Миний хувьд ч гэсэн ер нь бүх эрэгтэй хүний хувьд бурхан дээр очиход хамгийн том садаа бол бидний том эго юм аа. Ерөөсөө л бид нар өөрсдөө амар тасарсан мундаг хүн л гэж бодмоор байдаг. Тэгээд тэрнийхээ баталгааг амьдралдаа болж бүтсэн бүх юмаа өөрийнхөө гавьяа болгоод харцдаг. Тэгэл ерөөсөө би их лаг эмчин гэж бодчихлоор одоо бурхны өмнө очиход айгүй том садаа болдог. Тэгэхээр өнөөдөр ингээд яваад нэг тодорхой итгэлийн амьдралын замаар явж үтсний дараагаар юу харж байна гэвэл юу одоо миний өнгөрсөн итгэлийн амьдрал надад юу ойлголоо гэвэл за надад яг үнэндээ нэг мэдээд байдаг юм чи байдаггүй юм байна. Нэг чадаад байдаг ч юм байдаггүй юм байна. Тийм ээ? Болж байгаа, бүтж байгаа, чадж байгаа юмнууд бол үнэхээр бурхан ивээсэн учраас л болж байгаа юм байна. Тийм ээ? Үүнийг мэдрэхэд, үүнийг хүлээн зөвшөөрөх цагт хүн үнэхээр одоо бурханд хайртай болд юм байна. Тийм ээ? Ерөөсөө л тэгэд одоо Библиэлд тэгж бичсэн байдаг шүү дээ. Ерөөсөө тэр гимшицгээ тэгээд бурханы өмнө нэр гэж хэлээд байгаа. Ерөөсөө тэр очих замд бурхан дээр очиход хамгийн ихний ганцхан тавьж байгаа нөхцөл нь гимш гэдэг байгаа. Гимш гэдэг нь одоо ер нь чи юм хардаг хараа өнөөдөр ертөнцийг харж байгаа хараа амьдарч байгаа хэм маягаа өөрчлөл гэж хэлж байгаа.
Чи өөрийгөө чаддаг, би өөрөө мундаг шүү гэж явж байгаа энээсээ болоо. Тийм ээ? Чи бодит үннийг харах юм бол яг үнэндээ чамд чадах юм байхгүй. Чи бурхны ивэлээр л чи амьд явж байгаа. Бурхны ивэлээр чи эрүүл саруул байгаа. Бурхны ивэлээр чи гэр бүлтэй байгаа. Бурхны ивэлээр чи ажилтай байгаа. Бурхны ивэлээр чи өнөөдрийн өдөр амьд минь эрүүл саруул амьдрч яваа шүү. Тийм ээ? Үүнийг мэдрэх цагт бид нар бурханд хайртай байдаг. Тийм ээ? Тэгэхээр бид нарыг бурханд хайртай байхад бурхан баярлан инээмсэглэдэг гэж. Бид нар одоо дахиад нөгөө хүүхдийн жишээ авалт 2 3 настай хүүхдийн танд өгч чадах зүйл юу вэ? Танд хайртай байгааг нь харахад л та баярлан инээмсэглэдэг. Тэр одоо нөгөө хүүхдийн төлөө тэр гаргаад байгаа бүх золиос танд ядаргаатай хэцүү та өөрийнхөө тэр залуу насны амьдралтай бүх юмнасаа татгалзаа тэр хүүхдийн төлөө өчнөө зориулт гаргаад явж байхдаа ямар ч эцэг их хүн гомдол мэдүүлээд нөгөө хүүхдэд дургу болоод энийг ядаргаатай хижиг байна. Энээс болоод одоо би станаараа баларч яана, ажил амьдралгүй, мөнгөч байхгүй, гойж гадуур дотор зугаалч чадахгүй энэ мүү хүүхдийг станаар зөвүүн бацаан шүү гэж хардаг эцэг их гэж ерөөсөө байхгүй. Тийм ээ? Яагаад тэгж хардахгүй вэ? Яагаад гэвэл хайртай учраас. Тийм ээ? 2 3 настай хүүхдээр та зөвхөн хайраа асгадаг. Тэр хүүхэд таны хайраар л услуулж ургадаг. Тийм ээ? Тэгвэл тэр 2 3 настай хүүхдийн танд өгч чадах зүйл бол танд хайртай байгаа нь л. Тэгэл тэр таны тэр бүх ядарсан, тэр бүх зүдэрсэн, бүх золиос чинь танд огт санагдхаач болно, мэдрэгдэхээч болно. Тэр хүүхдийн танд хайртай байгаа тэр жохон хайрын илэрхийлэл таны зүрхийг хайлуулдаг. Таныг бүр илүү хийх хүслийг төрүүлдэг. Тэгвэл бурхан яг үүнийг мэдэрдэг гэсэн. Бурхан яг үүнийг л танаас хүсч хүлээдэг. Тийм ээ? Бурхан таны төлөө агуу асар их зүйлийг хийж байгаа. Тийм ээ? Тэгвэл бурхан ерөөсөө та бурханд хайртай байгаа тэр нэг жохон сэтгэлийг харахад л бурхан баярлан инээмсэглэдэг гэсэн үг. Тийм ээ? Энэ Хосая 6:6 хэлж шít. Би та нараас надад өргөх тахилыг бус харин та нарын хайрыг хүсдэг. Та нар надад өргөхөөс илүү намайг мэдхийг чинь л хүсдэг. Тийм ээ? Хүүхэд чинь таныг ажлаасаа тараад ирэхэд 2 3 настай хүүхэд баярлаад, хөхрөөд, гүйжрээд хөлөөс чинь дэврээд авахад таны нөгөө бүх ядарсан, бүх зүдэрсэн, тэр бүх зүйл байхгүй болдог. Таны зүрх хайлан баярлдаг. Тэгээ хүүхдээ бүр өшөө баярлуулахын тулд дахиад ч илүү золиос гаргахад таны зүрх бэлэн болдог. Бурхан яг үүнийг л мэдэрдэг гэсэн үг. Тэгэхээр бидний бурханд өгч чадах зүйл бол бид нар бурханд хайртай байхад бурхан баярлан инээмсэглэдэг. Тийм ээ? Тийм учраас энэ Матай 22:37-оос 38-д хэлж байна. Чи бүх зүрх, бүх сүнс, бүх оюун сэтгэлээрээ өөрийн бурхан эзнээ хайрл. Энэ бол эхний бөгөөд хамгийн агуу тушаал юм аа. Тийм ээ? Тэгэхээр бид бурханд хайртай байхад бурхан баярлан инээмсэглэдэг юм аа гэж. Хоёрдугаарх нь бид түүнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж найдах үед бурхан баярладаг. Новагийн бурхан таалагдсан баярлуулсан 2 дахь шалтгаан нь тэрээр учрыг нь огт ойлгохгүй байхдаа ч хүртэл бурханд итгэж найдсан явдал юм аа. Библиэд энэ тухай Еврей 11:7 дээр итгэлээр Нова хуурай газрын гүнд усан онгоц барьсан. Тэр өөрийн төсөөлж чадахгүй зүйлсийн талаар сэрэмжлүүлэг аваад бурханы хий гэсэн зүйлсийг нь хийсэн. Тиймээс Нова бурхантай үнэхээр ойр болсон. Ийм байдлыг төсөөлцгөөе. Нэг өдөр бурхан Нова дээр ирээд хүн төрлөختөнд уран байна, маш их хугарч байна. Бүх дэлхий дээр чамаас өөр намайг бодож байгаа хэн ч үгүй байна. Тийм ээ? Өөрөөр хэлбэл яаж ийн гинэ? Нөгөө нэг
та хүүхдээ харьлаад өсгөөд байдаг. Хүүхд чинь таныг сэлэн юм шиг огт харахгүй. Тэгснэ өөр хүн дээр очиод ээжээ аваа та надад амьдрал өгсөнд баярлалаа. Та намайг хайрлж өсгөж байгаад баярлалаа гэд байхад таны зүрхэнд яаж шаналх вүлээ, тийм ээ? Тэгэхээр бурхан хүн төрөлхтөд яг ийм шаналгааг өгж исэн байна. Тэгтэл тэр бүх хүн төрөлхтөн дотроос ганцхан Нова бурхан руу хараад эзэн минь би танд хайртай. Та намайг хайрладаг, авч явдаг. Тийм ээ? Энэ л бурхныг баярлуулсан. Тэгээд бурхан тийм учраас Нова дээр ирээд одоо хэлж байна, тийм ээ? Хүн төрөлхтөнд уран минь маш их хугарч байна. Бүх дэлхий дээр чамаас өөр намайг бодож байгаа хэн ч үгүй байна. Гэвч Нова минь би чамайг харахтаа баярлан инээмсэглэдэг. Чиний хэрхэн амьдрч буй чинь миний таалалд нийцэж байна. Тийм ээ? Ямар амьдрал бурхны таалалд нийцэх вүлээ? Тийм ээ? Та ямар ч амьдралаар амьдрсан яг тэр амьдралаараа л амьдрна. Гагцгүй. Тэр ажлаа хийгээд тэр амьдралаараа амьдрахдаа бурхантай хамт бурхны оршихуйтай хамт байж амьдрч байгаа нь л бурхны таалалд нийцдэг гэсэн. Би энэ дэлхийг үерт давтуулж устгаж чиний гэр бүлээс хүндрэлтийг дахин эхлүүлэх болно. Тиймээс чи өөрийн гэр бүлийг болон амьтдыг аврах том усан онгоц бүтээх хэмээн хэлжээ. Тэр үед Новад бурхны үгэнд эргэлзэх 3 шалтгаан байсан. Нэгдүгээрт Нова урд нь хизээч бороо орохыг үзээгүй байсан ба их үер болохоос өмнө бурхан газар дэлхийг газрын ундргаар усалдаг байв. Хоёрдугаарт Нова хамгийн ойрын далаагаас хэдэн зуун милийн зайд амьдарч байсан бөгөөд хөлөг онгоц хэрхэн барихыг сурлаа гэхэд барьсан хөлгөө яаж далаараа хүргэх вүлээ? Гуравдугаарт бүхий л төрөл зүйлийн амьтдаас хосыг олж цуглуулж харж хандах асуудал тулгарсан. Гэвч Нова огт гомдол шалтак тооцлгүйгээр бурханд бүрэн дүүрэн итгэсэн нь түүнийг баярлуулан инээмсэглүүлсэн юм а. За бид нар бүгдээрээ энэ Новагийн авдрын тухай одоо энэ Библийн энэ хэсгийг бүгдээрээ мэднэ, энэ түүхийг мэднэ. За тэгээд яг хөө би энэ зүгээр Библиэр бичгдээгүй. Гэхдээ энэ одоо нэг ийм эрдэмтдийн хийсэн судалгаа байсан юм. За тэгээд энэ Новагийн энэ авдар үнэхээр одоо энэ бурхан энэ дээр энэ айгүй тодорхой заавар өгж байгаа шүү дээ. За ингээд одоо дэлхийн дүүрэн ус дэлхий одоо ингээд нэг үерт давтнаа, тийм ээ? Тэгээд ингээд агаараар амьсгалдаг бүх амьтан үхнээ, тийм ээ? За тэгээд одоо чи тим хэмжээтэй гэдэг одоо тэр нөгөө нэг ийм модоор тим хэмжээтэй ийм хөвгч авдрыг бүтээ тэдэн давхар гэдэг ингээд нарийн заавар өгсөн байж байгаа. Тэгээ эрдэмтэд ямар судалгаа хийсэн гэхлээр за нэгдүгээр тэр хийж байгаа тэр Новагийн одоо хөвгч авдар буюу усан онгоц нь одоо доторх хэмжээ нь үнэхээр энэ дэлхий дээр амьдарч байгаа хуурай газар амьдардаг амьтдыг 2-2-оор хийвэл багтах юм уу? Тийм ээ? Ер нь энэ түүх ер нь бодиттой байх үндэстэй юм уу? Хоёрдугаарт энэ их ус ороод одоо ингээд дэлхийн хамгийн өндөр уул хүртэл живхээр тийм ус мус одоо байх юм уу? Тэгээд тэр олон амьтдыг хосоор нь байлгачаад Новагийн гэр бүлийн хэдэн хүн одоо яаж тэр амьтдыг одоо ингэж арчлах юм бэ? Тэр гэсэн ийм асуултууданд хариулсан судалгаа хийсэн байдаг. Тэгээ би зүгээр тэрийг та нарт өмнө бас ярьжсэн хальт сонирхуулчих. Тэгээд одоо асуудал гарч ирсэн байхгүй юу? За өнөөдөр одоо ингээд дэлхийд дээгүүр хөвж яваа бүх үйлүүдийг барьж аваад одоо ингээд мушгаад бороо оруулах юм бол дэлхийн гадаргууд дээр ерөөсөө хэдхэн сантиметр бүх гадаргууд дээр хэдхэн сантиметр зузаан ус тогтхол тийм л хэмжээний ус агаарт байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг дэлхийн одоо ингээд нөгөө нэг хамгийн өндөр уул живтэл орох тийм ус байдаггүй. Тэгэхээр одоо асуулт гарч ирж байгаа байхгүй. За тэгвэл одоо энэ дээр юу болоод гэсэн чи одоо энэ дээр хэлж байна. Нова урд нь хизээч бороо орохыг үзээгүй байсан гэж. Их үер болохоос өмнө бурхан газар дэлхийг газрын ундргаар усалдаг байв. Тэгэхээр одоо энэ дээр хийсэн эрдэмтдийн одоо тайлбар нь юу гэж хэлж ийн гэхлээр за Новагийн үеиг хүртэл одоо ингээд нэг сонирхолтой зүйл байгаа шүү дээ. Ингээд Нова энэ үерийн дараагаар үлдсэний дараагаар бурхан анх удаага солонгыг харуулсан гэж. Тэгэхээр өмнө нь солонго байдаггүй байсан ба. Тэгэхээр
солонго байхгүй байна гэдэг чинь нар бороо хоёр одоо цуг байхгүй байна гэсэн үг шүү дээ. Тэ? Нарны гэрэл бороо ороход нарны туяа борооны усны дусал дээр задраад солонгулж харагддаг. Тэгэхээр хизээч солонго байгаагүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хизээч бороо орж байгаагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энийг одоо эрдэмтэд юу гэж тайлбарласан бэ гэхлээр за ерөөсөн Новогийн үе хүртэл энэ дэлхий бол ерөөсөн битүү манангийн бүрхүүлтэй байсан юм байна. Одоо нэгээс нь хүлэмжийн цаг агаартай байсан гэсэн үг байхгүй. Ингээд дэлхийг ерөөсөө тэр чигт ингээ манангийн бүрхүүл бүрхсэн. Тэгээд одоо бид нар ингээд нөгөө нэг одоо энэ Сибирь, Мибирь юм хүүтэн газраас халуун орны амьтдын яс гарч ирдэг шүү дээ. Одоо ингээд динозаврын яс тийм ээ. Тэгэхээр тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр хүүтэн халуун гэдэг ялгаа байхгүй. Ерөөсөө дэлхий бол ингээд манангийн бүрхүүлтэй юм хүлэмжийн уур амьсгалтай учраас хүүтэн халуун гэж газар байхгүй. Бүх одоо ингээд нөгөө нэг дэлхийн бүх газар ижилхэн цаг агаартай байсан байна. Тэгээд одоо Новогийн үе хүртэл бас тэрийг өнгөртөл хүмүүс маш олон зуун насалдаг байсан. Санж нь одоо 900 1000 нар наслаад яваад байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр одоо нөгөө нэг хүлэмжийн уур амьсгалтай учраас хүнч тэр амьтанч тэр мах идэх шаардлага байгаагүй. Өвс ургамал идэж амьдардаг байсан байна. Одоо тэр жимс ногоо одоо идэж амьдардаг байсан байна. Тэгээд та нар хэрвээ одоо Новогийн үеийн дараагаар яаж ийн гэхэлэр Новогийн одоо бурхан дахил өргөснээ дараагаар бурхан дэж хэлдэг. За одоо би чанд өмнө нь ургамал жимсийг өгсөн байсан бол одоо чанд амьтан гэдгийг зөвшөөрч байна гэв. Анх удаага тэн дээр одоо амьтан алаад Ново иддэг болж байгаа. Өөрөөр хэлбэл яаж ийм гэхээр цаг агаар өөр болоод нөгөө хүлэмжийн уур амьсгал нь байхгүй болонгууд хүн амьтан мах идчихэж амьд орших шаардлагатай болсон гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр одоо дэлхийг бүрхсэн байсан хүлэмжийн манангийн бүрхүүлийг энийг бороо болгож оруулаад тэгээ манангийн бүрхүүл нь байхгүй болчихлоор нөгөө одоо нөгөө дэлхий чи өөр болчихлоо шүү дээ. Одоо халуун хүйтэн бүс бий болоод нөгөө бүх газар ижил цаг агаар байхгүй болоод тийм ээ одоо тэр хойд урд туйл бий болоод тэгээ хүйтэн газар халуун газар гэдэг ялгаа нь гарч ирээд тэгэнгүүт амьтанч мах иддэг амьтад гарч ирээд хүнч мах идэхийг зөвшөөрөөд тэгээ хүний аажмаар хүний нас богиносоод тэгээ одоо 120 нас болгож тогтоосон гэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг хэдэн зуун насалдаг байсан болоод тийм ээ тэгэхээр өөрөөр хэлбэл тэр манангийн бүрхүүл байгаад тэр манангийн бүрхүүлийг ус болгож оруулсан байна гэд тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ цаг агаарын өөрчлөлтөөс болоод динозавр эднэр ингээ бүгдээр устж үгүй болсон нөгөө хүйтэн болсон учраас тэгээд одоо ингэж халуун хүйтний ялгаа бий болсон. Тэгээд одоо анх удаага тэрний дараагаар одоо ингэ солонго харагдчихлаа. Өөрөөр хэлбэл нар одоо өмнө нь ингээд манангийн бүрхүүлтэй байсан бол одоо үүлнээс бороо орхлоор анх удаага хүнд солонго харагдчихж байгаа байхгүй. Тийм ээ? За тэгэнгүүт одоо хоёр тэр нэг усан онгоцны хэмжээ өгсөн байгаа шүү дээ. За тэр усан онгоцны хэмжээ болвол ерөөсөө яг орчин үеийн усан онгоц хамгийн тогтвортой хийдэг хэмжээ гэж байгаа байхгүй. Тэр өргөний хэмжээ, уртын хэмжээний харилцаа болвол өнөөдөр бүх усан онгоцнуудыг хийдэг хэмжээ. Яг тэр зөв харьцаа байгаа гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл яг өргөн уртыг нь харьцуулсан тэр харьцаагаар усан онгоц хийхэд тэр усан онгоц бол ер нь далайн давлгаанд хөрвөхгүй гэж байгаа байхгүй. Далай дээр тогтвортой орших боломжтой. За тэгээ 3 давхар гээд ингээд бүх метр квадратаар нь бодоод за нэг ийм хэмжээний метр квадрат талбай байна. За тэгээд нөгөө нэг нь хураа газар амьсгалтай бүх амьтдыг оруулахад багтах юм уу гэд. Тэгэд хэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр за одоо яг динозавр эднэр байсан гээд за ингээд ерөөсөө хамгийн том амьтанг бол ер нь айгүй цөөхөн. Тэгээ бүх амьтдын зүйл ангийг ингэж байгаа. За энэ бол ерөөсөө энэ усан онгоцны дээр хангалттай багтах юм байна гэд. За ингээд анх удаага усан онгоцыг яг одоо бурхан яг зөв хэмжээ өгч хийлгсэн байна. За тэгээ бороо орсон байна. Дэлхийд даяараа үерт автсан байна. Тэгээ одоо тэр үеийн үерт автаад одоо бүх дэлхий дээр байгаа тэр ногоон ургамлууд орсноо далайн одоо ингээд газрын гүнд үлдснээс болж өнөөдөр бидний түлээд байгаа нүүрс
Өнөөдөр бидний хэрэглээд байгаа нефт эдгээр чи бүгдээр яг тэр үеэс үүссэн зүйлс шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр одоо энэ бүгд бол нэгдүгээрт одоо тэр амьтад нь багтах юм байна. За одоо цаг агарын өөрчлөлт нь ингэж үүссэн юм байна. За тэгээд дараа нь одоо нөгөө нэг бүх амьтдыг авчирчаад тэр Ноагийн гэр бүлийн тэр хэдхэн хүн яаж тэр олон амьтныг арчилж авчирсан юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгсэн чинь ер нь бол одоо бүх амьтанд ичих одоо нөгөө нэг одоо үйл ичээд ингээ унтцдаг штэ. Тийм ээ? Тийм боломжтой гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ихэнх амьтад нь бол ичсэн. Тэр амьтдыг одоо ингээд нөгөө нэг арчлаад одоо заавал хооллоод бас хийсэн цэвэрлээд тэр одоо нэг хэдхэн хүн тэр олон сая амьтдыг ингээд арчлах шаардлагагүй байсан байна. Гэхдээ одоо ингэж хийсэн судалгаа байсан. Тэгээ би тэр баримтат киног үзээд бол би бол ер нь ингээд тэр хүртэл би яг үнэндээ бол энэ түүхийг бараг үлгэр гэж бодож байсан. Тэгээд одоо тэр Ноагийн түүхтэр байгаа шүү дээ. Одоо ингээд нөгөө нэг тагтаа явуулаад тагтаа одоо ингээд сүулт нөгөө нэг юм ногоон авч зууж ирж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр социализм үед бид нар инх тайвны тагтаа гэдэг нэг тагтаа амдаа нэг навч зуудсан тагтаа шүтээд л одоо магтаад байлаа шүү дээ. Яг үнэндээ бол тэр чинь Библиэс гарч ирсэн түүх шүү дээ. Ерөөсө тэр одоо нэг тагтаа авч зуугаад ирж байгаа нь амьдралын одоо бэлэг тэмдэг байсан байхгүй. Тэгэд энэ нь одоо Кристийн ертөнцид явсаар байгаад дараа нь тэрийг нь одоо коммунист нийгэм хүлээж авахдаа инх тайвны бэлэг тэмдэг эднэр болгоод жоохон өөрчлөлтсөн болохоос биш. Яг Кристийн одоо тэр гарал үүсэлтээр үүссэн хүмүүст бол ерөөсөө тэр навч зууцсан тагтаа гэдэг бол ерөөсөө бүгдээрээ мэддэг зүйл байхгүй. Энд чинь нөгөө нэг амьдрал одоо энэ хуурай газар амьдрал бий болсны бэлэг тэмдэг. Одоо Ноа тэрийг харангуйтаа за хуурай газар гараад ирэхэд бүр ногоон ургамал ургаад эхэлсэн юм байна. Одоо бид нар газардахад болох юм байна гэж шийдвэр гаргаж байгаа шүү дээ. За тэгтэл одоо тэгэхээр энэ Ноагийн одоо хүүхч авдрын тухай одоо шинжлэх ухааны судалгааг би зөвхөн нэг ингээд товчхон хэлчихлээ. За тэгэхээр Ноа эдрийг алин ч мэдэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо Ноагийн үед ямар үед амьдэрсэн битүү манангийн бүрхүүлтэй энэ ертөнцид амьдарч бороо мэдэхгүй, усан онгоц мэдэхгүй. Хизээж өмнө усан онгоц байгаагүй. Тэгээд ингээ бурхан ирээд нэг ийм нэг тушаал өгчлөө шүү дээ. За наа чи ийм юмнууд ингэж хийгээрээ. Тэгээд энэ усан онгоцны урт нь тэдэн тохоо, өндөр нь тэдэн тохоо, өргөн нь тэдэн тохоо гэд ингээд хэлээд өгчөж байгаа. Тэгээд Ноа хизээж орох бороо юм бүү мэд. Тэ? Бороо гэдэг юм ороод тэгээд энэ дэлхийн усан давтахын гинлээ. Тэгээ одоо бид нар баахан амтан цуглуулж хийхийн гинлээ. Алин ч мэдэхгүй. Хизээч өмнө хинч тийм хийж байгаагүй. Тэгээд бурхан ирээд хэлсэн чинь Ноа үг дүүгүй түүнийг нь дахин биелүүлсэн гэж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ нь Ноа огт гомдол шалтгаан тоочлгүйгээр бурханд бүрэн дүүрэн итгэсэн нь түүнийг баярлан инээмсэглүүлсэн юм а гэж. Бурханд бүрэн дүүрэн итгэн гэдэг нь тэрээр таны амьдралд юу хамгаас чухал болохыг мэдэж байгаа гэдэгт бат итгэн гэсэн үг. Тэр амлалтаа биелүүлж асуудал тулгархад тань гэтлэхэд тусалж шаардлагатай үед боломжгүй зүйлийг хийн гэдэгт итгэх итгэл юм а. Дуулал 147-11. Эзэн өөрийг нь хүндлэн дээдлэгчдэд, өөрийнх нь баттай хайр инрэлд итгэн найдагчдад баясдаг хэмээн Библиэд бичжээ. За дахиад 2-3 настай хүүхдийнхээ юу руу оръё, тийм ээ? Одоо 2-3 настай хүүхэд манай хүүхдээ 2-3 настай байх үеийн түүх мөх гэж бол инээдтэй юм ярина л да. Одоо манай хүүхэд 2-3 настай байхдаа том болоод одоо би ямар хүн болох вэ гэхлээр би одоо тоглоом мэдлэгүүр худалдагч болно гэдэг байсан. Ерөөсөө тэр чинь одоо тэр 2-3 настай хүүхдийн ертөнцид хамгийн гоё юм тоглоом мэдлэгүүр байгаа байхгүй юу? Тэгээд 2-3 настай хүүхэд амьдралаа төсөөлөхдөө дандаа л тоглоомын дэлгүүр дотор л зогсож ивэл одоо хамгийн гоё тий тэр тоглоомын дэлгүүрийн худалдагчийг хараад гүм азтай юм гоё хүн энэ одоо ингээ дандаа тоглоомын дотор дандаа шинэ тоглоомын дотор ямар гоё юм бэ л гэж бодож байгаа ш тэр хүүхэд чинь
Тэр хүүхдийн ертөнцийн үүднээс хамгийн гоё зүйлээ л хүсэж гин гэсэн үг. Гэтэл эцэг их бид нар мэдж байгаа шүү дээ. Нөгөө энэ хүүхдэд за энэ тоглоомын дэлгүүрийн худалдагч болно гэдэг бол ер нь бүтэхгүй санаа. Тийм ээ? Амьдрал тэгж явахгүй. Миний хүүд өөр зүйл хэрэгтэй гэдгийг одоо эцэг их нөгөө хүүхдээс илүү мэдж байгаа. Тэгээд бид нар одоо хүүхдтэй өөр зүйл хэлнэ шүү дээ. Минийхөө за одоо ингээ минийхөө цэцэрлэгт явнаа. Тэгээд цэцэрлэгт яваад тэ одоо ингээ бичиг үсэг сурнаа. Одоо ийм зүйл сурнаа минийхүү. Энэ одоо минийхүүд хэрэгтэй гэдэг. Хүүхдийн хүсэл нэг ондоо байна. Эцэг эхийн одоо хүүхдэд зааж өгж байгаа зам нь нэг өөр байна. Тийм үү? Манай хүүхд бол тоглоомын дэлгүүр худалдагч болчмоор байна шүү дээ. Гэсэн чинь би одоо ингээд миний хүү бичиг үсэг сурнаа, сургууль сурнаа гэд ингээ өөр зам зааж өгч байна. Манай хүүхд алийг нь дагах уу те? Мэдээж миний үйл дагна шүү дээ. Яагаад гэвэл манай аав ээж надад юу сайныг мэдж байгаа учраас би аав ээжийн хэлсэн үгэнд л орох ёстой. Орсон нь дээр. Тийм ээ? Энэ нь миний хүүхдийн өөрийн хүслээ орхиод миний хэлсэн үгийг дуулуурлан дагаж байгаа нь танд ямар мэдрэмж төрүүлэх вэ? Миний хүүхд надад хайртай, миний хүүхд надад итгэдэг. Тийм ээ? Өөрийн хүсэл бодолтой биш. Миний үгэнд зөв гэж итгэж байгаа нь надад юу харуулж ийнэ гэвэл миний хүү надад хайртай байна. Миний хүүхд надтай ойрхон байна гэдгийг харуулж баярлуулдаг. Бурхан яг үүнийг харж баярлдаг гэсэн үг. Бид нар өмнөх хичээл дээр ярьсан шүү дээ. Хүнд байдаг төрдөг бүх эмоц Бурханд бас байдаг. Бурхан баярлан инээмсэглэдэг, Бурхан уурладаг, Бурхан харамлдаг. Тийм ээ? Тэгвэл Бурханыг баярлуулан инээмсэглүүлдэг зүйлс бол таны хүүхэд өөрийн хүслийг дагахыг биш, таны үгийг дагахыг сонгож байгаа нь таныг баярлуулдаг. Тэгвэл Бурхан яг үүнийг л харж баярлдаг гэсэн. Тийм ээ? Ноо дээр ирээд ерөөсө хизээч хинээч хийж байгаагүй зүйлийг хий гэж байгаа байхгүй. За ноо чи энийг ингэж хийгэрэй гэсэн. Тэгэхээр Ноо хөвгч онгоцыг барьж дуусгахад 120 жил зарцуулсан. Бодвол урам нь хугарч итгэл алдан өдрүүд түүнд олонтоо тохиолдож байсан байх л да. Олон он жилийн туршид борооны үүлнээс сурахчгүй байхад Бурхан түүнтэй ярьдаг гэж боддог солиотой амьтан хэмээн хүмүүс түүнийг хайр найргүйгээр шүүмжилж шүүж байсан байх. Ноагийн хүүхдүүд ч гэрийнх нь урд аврах том хөлөг онгоц баригдаж байх үед хүмүүсээс ичиж санаа нь зовдөг байсан л байх. Гэсэн хэдийч Нова Бурханд итгэсэн хэвээр байсан юм а. Энэ нь Бурханыг баярлуулсан гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ бол яг хэлэхэд айгүй амархан. Миний итгэлийн амьдралын турш ер нь миний одоо өөрөө өөртөө тэмцэж байгаа хамгийн том тэмцэл энэ. Амьдрал тодорхойгүй өдрүүд байна. Амьдралын ямар нэг одоо асуудал миний амьдралд тулгарчаад тэр нь ингээд шийдэгдэж өгдөггүй. Тийм ээ. Ингээл удаан жил яваа л. Би өдөр болгон Бурхан залбираа л. Тэр нь шийдэгддэг. Яг яах гээд байгаа юм? Бурхан намайг сонсож байгаа мó үгүй мó? Би болохоор ингээл төвчээр алдаал дэвхцээл байдаг. Гэтэл Бурхан дугаал байгаад байдаг. Тийм ээ. Тэгэхээр одоо миний өмнө нэг сонголт гарч ирж байна шүү дээ. За би Бурхан мэдж байгаа гэд найдаа 50 байх юм уу? Эсвэл би өөрийн хүслээр ямар нэг зүйл хийх юм уу? Тийм ээ. Одоо тийм өөрийн хүслээр, өөрийн бодлоор юм хийцэн түүх Библиэлд зөндөө байж байгаа шүү дээ. За одоо та нар хамгийн анханаас нь санаж байвал одоо ингээл Авраам, Сара хоёр байж байгаа. Тэгээд 75 настай багт нь Бурхан ирээд чамд хүүхэд өгнө гэж хэлчихэд 25 жил хүлээгээ хүүхэд төрдөг. Хүүхэдийн сураг байдаг. Тэгээд сүүлдээ нөгөө Саранч цэвэршээд одоо ингээд бүр нөгөө хүүхэдтэй болох бүр байхгүй боллоо. Тэгсэн чинь Сара юу гэсэн гэхэлэр хөөш
ер нь чи миний шивгчэнтэй унтаад хүүхд гаргачих. Тэ хоёлаа тэр хүүхдийг өсгөх чи бурхан хүүхд өгье гэсэн юм чинь. Тэ? Тэ Авраамд хэлсэн чинь Авраам зааз тэгээд. Тэ? Яаж гэнэ? Өөрийн бодлоор өөрийн хүслийн замаар явж эхэлж ш тэр хүн чинь. Тэ? Тэгээд хүүхд гаргачих. Гэсэн чинь бурхан дахиад хэлж байгаа байхгүй. Би таяраас хүүхд төрнө гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь Сара инээж байгаа байхгүй тий. Юу яриад байгаа? Юу хүүхэд тий? Би цэвэршсэн. Тий? Одоо манай нөхөрч гэсэн өчнөө хөгшин болцсон. Одоо хүүхэд төрнө гэж юу вэ? Тий? Тэгсэн чинь одоо асууж байгаа байхгүй. Чи яагаад инээв? Тий? Тэгээ Сара худлаа хэлж байгаа байхгүй. Гү би инээвгүй. Чи инээсэн. Тий? Яг л бурхан яагаад инээснийг нь ч мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд бурхан 75 настайд намлсан зүйлээ 100 настайд нь биелүүлж байгаа. Тэгэхээр одоо ингээд бид нар бурханд найдах уу, өөрийн бодлоор асуудалд хандах уу? Бид нар амьдралд маш олон нөхцөлд ийм алдаа хийдэг. Би ч гэсэн амьдралд зөндөө хийсэн. Өнөөдөр ч хийж л байгаа. Тэ? Нэг асуудал тулгарчаас салдаггүй. Тэгээд одоо ингээд бурханыг шийдээд өгөх юм байх гэдэг шийдэж өгдөггүй. Тийм ээ? Тэгээд өнөөдөр бол яг нэг багаар жоохон суралцж чинь. Тэгээд за энэ асуудлыг надаас авахгүй байгаа болвол энэ заавал өнөөдөр шийдэгдэх албагүй юм байна. Энэ асуудлыг нь би үрээд явах хэрэгтэй юм байна. Тийм ээ? Одоо манай сүмээс 27 жил хүлээж ээж сая бичиг баримтаа авсан хүн байгаа. Тийм ээ? 27 жил. Тийм ээ? Өчнөө янзын аргаар одоо тэр бичиг баримтаа авах гэж оролдсон. Тийм ээ? Яг одоо тэр нөгөө нэг Сара Авраам хоёр шиг өөрийн бодлоор алхам хийгээд тэр нь буруутсан тохиолдлууд зөндөө байж байгаа. Тийм ээ? Тэгээ бурханаас гуугаал байдаг. Хариу байдаггүй. Тэгэхээр одоо ингээд бид нар өөрсдөө тааж эхэлдэг. За бурхан нэгэнт л одоо надад хайртай юм чинь надад ер нь бол бичиг баримт өгөх байх. Тэгэхээр ер нь би энэ замаар яваад үзье. Энэ замаар явхлаар тэгээд одоо бурхан өгөх байх оо гэдэг. Ингээ өөрсдийнхөө замыг гаргаад яваад тэгээд тэр нь эргээд одоо нөгөө хүмүүсийн өнөөдөр бичиг баримт авахт нь эргээд нөгөө нэг хийсэн өөрсдийн бодлоор хийсэн алхмууд нь садаа болж ирж байгаа. Гэсэн ч бурхан 27 жил хүлээсний эцэст бичиг баримтаар хангаж байгаа. Тийм ээ. Тэгэд бид нар ингээ хараад бодож штэ. Яагаад энэ нэг 2 жилийн дараа дотор өгчөж болоогүй? Яагаад 10 жилийн дотор өгчөж болоогүй? Яагаад 15 жилийн дотор өгчөж болоогүй? Яагаад 20 жилийн дотор өгчөж болоогүй? Яагаад 27 жил юм бэ? Тийм ээ. Яагаад гэвэл 27 жил бурхныг хүлээх нь өөр замаар хизээж бурхантай ойртож чадахгүй тэр ойртолтыг биднэрт өгч байгаа учраас тэр хүлээлт биднэрт өгөгдөж байгаамаа. Тийм ээ. Тэгэхээр би ч гэсэн одоо тэр манай сүмийн тэр манай дүүгийн тэр бичиг баримт авж байгааг хараад манай тэр дүү ч гэсэн бид нар юу гэж ярьсан гэхэлэр биднийг 27 жилийн турш тийчиг найдал янз бүрийн ааш гаргаад гомдчиж үзэл өөрийн замаар ч явж үзэл ингэж яхад бурхан 27 жилийн дараа өгнө гэдгийг мэдчихэл байсан. Юм учраас бурхан хизээч яараагүй. Бид нар яарсан. Бид нар өөрийн бодлоор зүтгэсэн. Яг тэр Сара шиг алхмуудыг хийсэн. Тэ? Одоо тийм түүхэд зөндөө шүү дээ. Одоо ингээл нөгөө Саул хаан тулаанд мордох гээд байдаг нөгөө тахил өргөх хүн байдаг. Өөрөө тахил өргөөл наачиж байгаа байхгүй. Тэ? Өөрийн бодлоор алхмуудыг хийдэг. Тэгээд өөрийн бодлоор хийсэн алхмаас болоод буруу үр дагавар гардаг. Тийм ээ. Тэгэхээр итгэлийн амьдрал гэдэг бол бурхныг хүлээж, бурханд итгэж найдаж сурах нь. Тийм ээ. Өнөөдөр энэ асуудал шийдэгдэхгүй байгаа гэдэг нь бурхан намайг сонсохгүй байна гэсэн үг биш. Бурхан намайг энэ нэг чи үүрээд явжээ.
Энэ нь чамд сайн юм аа гэж хэлж ийна гэж бид нар тэр өнөөдөр танд надад өгсөн ачааг баяртайгаар үүрч сурахтал сургаж байгаа юм. Энэ нь биднэрт сайн юм аа. Тийм ээ? Тэгэхээр Бурханд итгэж найдаж сурах нь, Бурханд итгэж, бүрэн итгэж найдах нь Бурханыг баярлуулан инээмсэглүүлдэг гэсэн. Тэгээ би одоо ингээд өмнө ч гэсэн энэ жишээг ярьжсэн. Тийм ээ? Манай хүүхд 17 таа. За одоо ингээд 17 таа болоод ирсэн чинь зөндөө асуудал үүсэж байна. За одоо эрхчил сургууль төгснөө гэл. Тэгээл одоо ингээд хямрна. Одоо ингээд хичээлээ би сайн хийх ёстой л гэн энэ нэг ингэх ёстой, тэрнийг ингэх ёстой гэл ингээд урдлын хүүхдүүдээ хараад л те ингээд нөгөө тэр хүүхдүүд ингээд гээл те зарим нь ингээд сайн сургуульд мургуулд оронгууд ингээд атаархал төрж байгаа шүү дээ хүүхд юм чинь. Хоцорчих гээд байгаа юм шиг санагдаал, бачимдаад л тийм ээ. Ингээл зөндөө ингээл одоо янз бүрийн юм сэтгэл санааны янз бүрийн ингээл нэг юм өксөлт уруудал донд явж ийн л да. За тэгээд би одоо ингээд нөгөө хүүхдээ ингээд бахлаар нь хэлдэг байхгүй. За минийхөө сургуульд орч чадахгүй ч байсан хамаагүй. Зүгээр асуудалгүй. Тэ? Чи заавал сайн сургуульд орох ёстой гэж чамаас би юусаа шаарддаг. Тийм ээ? Чи зүгээр чаддаг бүхнээ л хий. Ямар сургуульд орно тэрнээ л сур. Хамаагүй, асуудалгүй. Чи үнэхээр юмаа сурчих юм бол тэр заавал тэр мундаг сургууль заавал Харвардд орж иж чи тэр энэ ертөнцид амьдрдгийн биш. Тэ? Үнэхээр л юмаа сурчвал чи ямар ч ажил хийгээд л амьдрна. Асуудалгүй тийм ээ. Хэрв миний хүүхэд тийм ээ одоо ингээл өнөөдөр ингээд байжсна ингээл санаагаар унаал хөвтчихдэг бол яах вэ? Тэ одоо ингээд санаагаар унаад тэ яасан миний хөө гэдэг тэгэхээр одоо 100 болж гэн эрхчил би одоо 12 дугаар ангид орно те одоо өмсөх хувцас байх юм уу эрхчил ер нь идэх хоолтой байх юм уу орон гэртэй байх юм уу явах сургуультай байх юм уу байхгүй юм уу бүү мэд юу гэсэн миний хөө аав нь ингээ хамт байж байгаа шүү дээ аав хоёр нь хамт байж гэн тийм ээ аав хоёр нь одоо ингээд эрхчил чиний идэх хоол өмсөх хувцас тийм ээ энэ амьдрах орон гэр явах сургууль бүх юм чинь аав хоёр нь хангана шүү дээ яг би мэдчихлээ л да. Чи хардаа чи ингээ 11 дугаар анги хүртэл чи хизээж хоосон хонж үзээгүй. Хизээж хувцсгүй байж үзээгүй. Хизээж сургуульгүй байж үзээгүй. Бид нар дандаа хангасан шүү дээ. Харин тийм ээ мэдж байгаа. Тэгсэн мөртлөө санаа зовоод байгаа. Тэгсэн мөртлөө санаа зовоод байгаа. Тэгэд одоо юу яавал миний хүү одоо ингээ тайвширмаар байна. Таяр ингээ миний дансанд нэг ингээд нэг $20,000 $50,000 хийгээд өгчөөч. Тэгвэл ингээд таяр байхгүй байсан ч гэсэн би гараад байр хөлслөөд машинтай одоо ингээд би амьдрч болно шүү дээ. Хэрв таны хүүхэд танд ингэж хэлвэл таны юу гэж санагдах вэ? Миний хүүхэд надад итгэж найдахгүй байна. Над дээр түшгэлэхгүй байна. Миний оронд мөнгөн дээр түшгэлэх гэж оролдож байна. Тийм ээ? Энэ нь таны сэтгэлийг гонсойлгоно. Тийм ээ? Та хүүхдтэй гонсон шүү дээ. Миний хөө, тэ? Бид нар яг үүнийг Бурханд үйлддэг. Бид нар яг үүнийг бид нар Бурханд өдөр болгон хэлж байгаа. Тийм ээ? Бид нар бүгдээрээ маргааш яаж амьдрна гэж санаа зовоол яваад байдаг. Уучлаарай өнөөдөр хүртэл амьдарч ирэхэд бид нарыг Бурхан хизээч орхиогүй, хаяагүй. Өнөөдөр бид нар миний залбирлыг Бурхан сонсохгүй байна. Тэгэхээр энэ би баларах гээд ах шиг байна гэл ингээл бид нар санаа зовоолж чичрээл хүний бодлоор нөгөө Сара шиг янз бүрийн арга зам болчихгүй гүөхэл байдаг. Тийм ээ? Энэ маань Бурханыг гонсойлгодог. Бурханд итгэхгүй байгаа нь, Бурханд найдахгүй байгаа нь. Харин Нова шиг тийм ээ? Би ойлгохгүй, би мэдэхгүй. Тэгтээ Бурхан ингэж хэлсэн учраас энэ нь болно. Тийм ээ? Би мэдэхгүй, маргааш юу болохыг мэдэхгүй. Гэхдээ Бурхан байгаа учраас болно. Тийм ээ? Одоо манай сүмийн болдоо гэд
одоо энэ манай сумын нэг юм залуу байдаг. Тэгээд хавдар туссан. Тэгээд өмнө нь бас хавдар тусаад тэгээд идэгсэн. Тэгээд өнөөдөр ч гэсэн бас эмчлүүлж байгаа. Тэгээд би энэ болдод гас нэг юм сонин юм хардаг. Хавдар тусчаад тэгээд өнөөдөр ч гэсэн хавдартай байгаа шүү дээ. Юу санааж авахгүй. Тэгээд ингэдэг өөдөөс бурхан мэдж байгаа. Бурхан идгээвэл идгэхгүй л идгэхгүй. Тэгээд санааж авдаггүй. Тэгэл ингээд өмнө нь би тэрийг ингээл харахлаараа ингээл би ингээл болдоод янз бүр арга зам заачихгүй чи ингээд имчлүүлчихээс тэгчээж ингэж үгүй. Би Монгол явлаа. Тэр энэ яас энэ болдоо ямар амар зөрүүд те. Тэгэл Монгол яваал. Тэгэл идэгцэн. Тэгээд нөгөө бичиг баримттай мөртлөө баг Монголд одоо нөгөө нэг грин карттай хүн чинь ингээд 6 сар тутамд Америкт орж ирэх хэрэгтэй байхгүй юу? Мань хүн баг 2 жил шахуу болчихж байгаа байхгүй Монгол. Тэгээ буцаад ирнэ гэхгүй. Тэгэхээр би хөөе болдоо чи тэр нөгөө бичиг сачиг аваа наад хил мэл дээр одоо ингээд нөгөө орж ирэхгүй мангар удцсан. Тэгээд одоо наадах чи хил ам болноо. Наадах чи аюултай юм шүү дээ гэсэн. Зүгээр бурхан хүсвэл орно. Тэгээ хурцлаад ороод ирдэг. Тэгээ би өнгөрсөн 7 хоногт эмнэлэгт байхад ингээ би хамт очиод ингээ сууж байгаа. Ер нь болдоо шиг л ихтгэлтэй болох гол яваад байгаа шүү дээ би. Тэ? Ер нь болвол тэг хөндлөгөөс харахаар зөрүүд ч юм шиг тэ одоо ингээ үгүй. Ерөөсө тэгж айхгүй санаа зовхгүй тэгээд тэр бол үнэхээр бас нэг тийм гайхамшигтай итгэл байна тэр хүнээ. Ерөөсөө өөрийнхөө амьдралыг бурханд өгсөн идэгвэл идэгнэ идэхгүй л идэхгүй. Бурхан хүсвэл идэгэн тэгэл болоо тэрнээс цааш санаа зовхгүй. Тийм ээ. Ийм итгэлийн хойноос л одоо би бол одоо би нэг олон юм яриад байгаа биз дээ. Нэг их олон ном яриад л баахан онол яриад те уншсан юмаа яриад л те. Эцсийн үрдэнд яах гэдэг би ингэ болдоо шиг л итгэлтэй болох гэдэг юм шүү дээ. Тэ. Би чадахгүй байгаа байхгүй яг үнэндээ. Тэгээ би ингээ болдоог хараад ийм л болмоор байна. Тэ ерөөсөө өхөл өхөн цэгүүл сэхэн. Бурхан мэдж байгаа юм чинь идэгвэл идэгнэ идэхгүй л идэхгүй. Бурхан мэдж байгаа юм чинь орвол орно гарвал гарна. Тэр завсар би бол хар мянга шаргамж байгаа шүү дээ. Ийм бичиг үрдүүлэх хэрэгтэй, ингэж хэлэх хэрэгтэй, ингэн одоо техник гэл ингээл өөрөө л нэг юм хийчих гээл гүгээд те. Өөрөө нэг юм хийчих гээл гүгээд байгаа маань юуг харуулж байгаа нь бурхан найдахгүй, гүйцэд найдаж чадахгүй, бурхан түшгэлж чадахгүй байгааг юм л харуулад авах. Би яг сараа шиг л ажиллаад гүгээд байгаа хүн байхгүй юу? Тийм ээ? Тэгэхээр бид нар өнөөдөр одоо ингээд 5 зүйл сурахаас 2-ыг нь үзлээ тийм ээ. Хамгийн нэгдүгээр бид нар бурханд хайртай байхад бурхан баярлан инээмсэглэдэг. Бид нар бурханд бүх зүрх сэтгэлээрээ итгэж найдахад бурхан баярлан инээмсэглэдэг. Тийм ээ. Бид нар өөрийн амьдралд тулгарсан асуудлаа харахгүйгээр ямар ч хүнд асуудал байлаа гэсэн бид нар ингээд хараад бурхан мэдж байгаа. Тийм ээ. Бурхан мэдж байгаа. Бурхан мэдж байгаа юм чинь би энэ санаа зовхгүй. Бурхан надтай хамт байгаа, бурхан мэдж байгаа. Би энэ дээр одоо бурханы гарт өгөөл тэгэл бурханы харал болог. Үүнийг хэлэхэд айгүй амархан, хийхэд маш хэцүү. Би бол өөр дээрээс харж байгаа байхгүй. Энэ бол миний одоо итгэлийн амьдралын хамгийн том тэмцэлтэй энд л явдаг. Яг бурхан 100% түшгэлж чадах уугүй юу? Дон талд нь би өөрөө нэг юм хийчмээр болоод болдоггүй байхгүй. Ерөөсөө өөрөө л нэг учрыг нь олчмаар, өөрөө л нэг зохицуулчмаар, өөрөө л нэг одоо нэг л юм л хийхгүй л болов болохгүй юм шиг ингээл нэг юм чичрээд болдог. Өгөө бид нар за юу ч байсан бурхан мэдж байгаа. Энэ бол бурханы гарт. Тэ? Одоо нөгөө Йов шиг бурхан өгсөн бурхан авлаа. Эзэн алдар шиг гэж хэлхүүц тийм л итгэлтэй байхыг хүсэж байгаамаа. Тэгээд ийм итгэлэл бурханыг баярлуулан инээмсэглүүлдэг юм байна. За тэгээд энд хүрээд зогсъё.
дараагийн 7 хоногт үргэлжлүүлээд дахиад одоо бурхныг баярлуулан инээмсэглэдэг одоо үлдсэн 3 зүйлийг нь бид нар одоо хамт судлаа. Тэгээд өнөөдөр энд хүрээд зогсъё. Баярлалаа. Одоо ямар нэг ярих асуух хуваалцах зүйлс байвал бид нар чөлөөтэй асууж ярьж хуваалцах болно.